Миний хүүхд болохоор ер нь бол баг ахтай их хүлээдэг гэсэн. Хүүхд болгон л догдолж тэгэл өмсөхтэй л одоо юу вэ нойр хүрдэг байл шүү дээ. Цагаасаар хүүхд байхдаа тэгэл шин дээл мэл бэлдээд баг нойр өрөхгүй ондог байлаа шүү дээ. Гол дуртай зүйл нь одоо бэлэг цуглуулах гэсэн шүү дээ. Хүүхд байхдаа одоо цагаасарын баяр болно гэл тэгэхээр нойр хүрдэггүй унтдаггүй л байл шүү дээ. Хүүхд болохоор айлуудаар хийсч бэлэг их авах хамгийн гол юм дээр ерөөсөө тэгээд ингээл идэж явах юм гээл ингээл амар тийм догдол дүүрэн хүлээдэг байсан цагаасарыг. Тэгээд битүүний өдөр мэдээж бүх барилдахыг үзнэ. Тэгэл аав ээж ах тэгэл гэр бүлийнхэнтэйгээ үзнэ. Тэгэл айгу гоё л доо цагаасаар. Тэгээ өглөө зарим үед ингээд овоо мовон дээр химри овоо мовон дээр гаддаг химраас иргэдэг байсан. Тэгэл энэ бүх дурсамж айгу гоё. Цагаасаар болохоор ч нөө юу яадаг штэ. Одоо нөө гэр орноо цэвэрлэх гээл тэгэл аав ээжтэй туслаад цагаасаарынхаа бэлтгэлэг ажлыг хангалтсахад нь аав ээжтэй туслаад тэгэл бусдын адил хүүхдүүдэд адилаар л тэгэл цагаасаарынхаа баярыг л тэгэл хүлээдэг байсан да. Цагаасарын битүүний барилдаа нэг л шимтээ үзтгэл байсан л да. Ер нь цагаасарын барилдаа чи тухайн жилийн өнгийг харуулсан. Тэр жилийнхээ одоо барилдааны одоо наадмын одоо хоёр дахь одоо том барилдаа ш наадмын дарга. Тэр юугээр онцлогтой шилдэг 128 хүрэлдэг. Заалан барилдах гадаа барилдах чи бас өөрөө. Заалан чи арай юу үзэгч төмө олон ойрхон тэгээд дэмжигчд одоо бүгд л одоо хажуунаас ойрлж штэ тэгж яа гэд. Ер нь бол тухайн жилдээ ямар бэлтгэлтэй байна. Тэрийг одоо олон түмэнд харуулах те өөрийгөө сорих тийм байдлаа баггүй цагаасаар чинь. Тэгээд шинэ он гарч байгаа, шинэ жил гарч байгаа. Тэр жилдээ аз хэмэр нь ямар байх вэ? Тэр анхны барилдаан гэж явна шүү дээ. Одоо манайхаар ч юм бол те. Тэгэхээр тэрийгээрээ илүү онцлогтой болов уу гэж бодож байна. Тэгвэл цагаасаар барилдаан чи ерөнхийдөө бол том барилдаан шүү дээ. Битүүний өдрийн барилдаан бол ер нь улсын наадмын дараа орох барилдаан. Одоо тухайн жилийн өнгийг тодорхойлно. Одоо цагаасаараар сайн барилдсан бүх бол тухайн жилийн улсын баяр наадмаар сайн барилддаг гэж одоо манай бөхчүүд сонирхчд маань бас ярьдаг шүү дээ. Хүүхэд байхдаа найзтайгаа ер нь хөдөө их айл гисдэг байлаа. Тэгээд нэг жил болгоо нэг айлдаа ордог гэсэн. Тэгээд манай найз за хоёлоо энэ айл яг нодлон жилийн гэлгээ яг л өгөндөө чи харж байгаараа гэдэг. Орсон нөгөө айл яг л нөгөө билгээ өгсөн. Нэг тийм хөвгөлтэй юм болсон. Дар шинийн барилдаа нөгөө сумын зам байхдаа нөгөө нэг цагаасарын барилдаанд барилдах гэж очиод нөгөө авраг гарсан том золтой хөвгчүүдтэй ингээл барилж болох юм болоо гэж бодвол одоо очдөг байхгүй юу? Тэгсэн чи бүртгүүлэх гэж очисон чи ахын дүү чи багтахгүй хаа гэд намайг тэгтээ. Тэгээд ахаа ямар ч юм бүртгүүлээд орчий гэхүү гэсэн чи за чи юу ч гэсэн бүртгүүлчих тэгээд багтуул чамааг оруулна багтахгүй л яг хөө минутыг бөхөө үзээрэй гэж тэгсэн. Тэгээд тэгээ багтахгүй бас ороод бөхөө үзчихсэн. Тийм дурсамжууд байна. Битүүний өдрийн том улсын золтой хөгжүүдтэй улсын аймгийн золтой хөгжүүдтэй сумын золтой хөгжүүдтэй барилдаанд нь бас гарчих санаатай бас нэг зурагтаар гараад нэг өөрийгөө нэг харчий гэж бодоод тухайн үед бас нэг тийм шууд мууд дамжуулдаг юм байгаагүй. Улсын аймгийн золтой хөгжүүдийг шууд дамжуулж барилдааны гаргадаг байсан. Тэгээ сумын золтой хөгжүүд чи одоо ингэж шууд барилдааны гаргадаг байсан шүү дээ. 4-5 жилийн өмнө. Тэгээд тэнд бас гараад нэг зурагтаар гарчий гэсэн бодолтой очсон чи харин багтаагүй тэр одоо санаанаас гардгүй тий. За
одоо нэг манайх ч нэг битүүний өдөр манай аав одоо нэг ууцаан чана. Тэгээ ууцаан чанаал одоо дүү тэрэг одоо нэг ууцаа зарцсаах гал гадаа харж байгаарэ гэд дүү тэрэг нэг үлдээдэг юм ууцсан дээр. Тэгээд бид хоёрч тэгсэн тухайд нэг манай гашаандууд нэг хоёр жоохон гөлгөл яваад ирсэн. Нөгөө төхөж мартчихаж тэгсэн биш нэг бүхд битүүний барилдаа үзэх гээл яг л нэг 3-5 маавал эхлээл яжсэн. Биш нэг бүхөө үзэх гээл дүү оруудтаад орж ирээд бүхөө үзээ явчихгүй. Тэгээ ороод ирсэн чинь манай аав ахад нар бүгд л бүхөө үзээл. Зөөж бид хоёр хажуугаар нь ороод үзчихлээ. Би гэвгэнд бүх үзчихсэн нөө. Нөгөө ууцаа яалаа гэл гараал гүзгээс гараад ирсэн нөгөө ууцаа чинь нөгөө хоёр гөлөгч хоёр хонгоноос ингээ. Тэгэж нэг юу яжсэн. Ууцгаа нэг цагаас орлож ирсэн манайх.